За мэдээж нөгөө хамгийн энгийнээр тайлбарлахад бид нэр стрессийг ерөөсөө даван туулах, эсвэл стрессийг зохицуулах, стрессийн ойлголт ерөөсөө юу ч байна. Өөрөөр хэлбэл энэ стресс өөрөө урт хугацаанд үргэлжилээд энийг архигшуулаад ирэхэд бид нэр асуудалд ордог юм байна гэдэг. Монголд бол анагаах ухааны салбар яаж хөгжиж байгааг гэхээр баг бие сэтгэц гэдэг энэ хоёр юм тусдаа байдаг гэж ойлголттой байсан. Энэ хоёр бие биендээ бүр нөлөөлдөг гэдэг ойлголттой байсан. Энэ чинь айл 1936 онд нээсэн байхгүй. Гансле гэдэг эрдэмтэн бие сэтгэц хоёр хизээч тусдаа байж болохгүй юм байна. Хизээч жохот бол манай мэрэгжлийн эмчнэрийн нэр хүндчдэг тэр ер нь бол энэ салбарын нэр хүнд бол ер нь жоохон хэцүү. Манай салбарыг ч ерөөсөн хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр галзуу, солиотой, шараадны гэдэг ийм гурван одоо юу баг үгээр тодорхойлдог байсан. Уг нь бол энэ дэлхийд бол амар чухал мэрэгжил. Монголын хувьд өөрчлөлт маш их хэрэгтэй. Бид нар мухар сүсгээр амьдардаг, шашинаар амьдардаг, суур хийдэг. Бид нар ингээд нэг юм бага бэлэн одоо юу гэдгийг те шинжлэх ухааны ололт амжилтуудыг ойлгомжтой юмнууд хүртэл гарцсан байхад бид нар энийг даван туулж эсвэл энийг мэдгүйгээсээ болоод зүгээр л ихтгэл хөрөмжлөр бүх юмыг шийддэг. Энэ нөөрөө улсын хөгжил шууд нөлөөлдөг. Энэ стрессийг биднээс зүгээр хурцуулан арахыг гэж ангилж болж байна. Хүчээр нь янз янзаар нь бас ангилж болж байна. Тэгэхээр энэ стрессийн асуудал өөрөө нийгмийн хувьд бол юм нийтлэг асуудал болчихж байна. Энэ стресс зохицуулах боломжтой зүйл мөн үгүй 100% зохицуулах боломжтой. За тэгэнгүүт за энэ стрессийн суурьтай, стрессийн шалтгаан бүхий эмгэгүүд байдаг байна. Тэрийг бид нар юу гэж нэрлэж байна вэ гэхээр жишээ нь монголоор орчуулахдаа сэтгэлийн шалтгаан сэтгцийн эмгэгүүд гэж нэрлэж байна. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр сэтгэл түгшлээр илэрдэг маш олон төрлийн сэтгцийн эмгэгүүд байдаг юм байна гэсэн. Тэр эмгэгүүд Монголд хамгийн илбэг. Нэг хоёрдугаарт энэ эмгэгийн асуудлыг биднээс зохицуулахгүй зүгээр энэ хувцс яаралтай амин тулсан асуудал байх юм бол биднээс асуудлыг шараад байна. Тэгтэл одоо эн чинь бидний амьдралыг тэр чигээр нь өөрчилдөг зүйл гэдгийг эсвэл одоо юу гэдгийг гэр бүл салтыг нэмэгдүүлээд байна. Энэ асуудал нь өөрөө аль эсвэл энэ нь одоо юу гэдгийг миний хөгжилд, миний ирээдүйн хөгжилд шууд нөлөөлдөг зүйл юм байна гэдгийг ерөөсөө ингэж ойлгохгүй байна. Тэгэхээр энэ төгшөрийн эмгэгүүд өөрөө маш илбэг. За сэтгэл хөдлөлийн эмгэгүүд бас маш их байгаа сүүлийн үед тий. За бид нар бол сайн мэдж байгаа нь сэтгэл гутралыг бол илүү сайн ойлгож байгаа тий. Магадгүй тэрний чинь нөгөө хэлбэр нь сэтгэл хөөрөх эмгэг дээрэс нь хоёр туйлд тий эмгэг сэтгэл хөдлөлийн эмгэгүүд бас байж байгаа. Тэгэхээр тэрний нэг хэсэг нь яаж яах вэ гэхээр сэтгэл гутрах эмгэг гэж бас байж болж байна. Жишээ нь төрсний дараах сэтгэл гутралыг бол маш одоо сүүлийн үед бол хүмүүс илүү сайн ойлгож эхэлж байна тий. Энэ илбэг тохиолддог. Зүгээр бид нар нэгдүгürt мэддэггүй л байсан баг. Хоёрдугаарт энийг оншилдгүй л байсан. Гуравдугаарт энийг зүгээр аргалаад нэг юм зарим нэг юм аясаараа, зарим нэг нь юу гэдгийг те нэг ахуугаараа, зарим нь одоо юу гэдгийг хизээч тэр ойлголтын талах тусламж үйлчлэгээ биш өөр төрлийн одоо юу гэдгийг те аргаар ингэж явж байгаа зарим нь ингэ лаашраа, зарим нь үлдсэн тохиолдлууд хүртэл байж л байгаа. Яг бол асуудлыг шийдээгүй буюу шалтгааныг эмчлээгүй. Сэтгэл хөдлөлийн өөрчлөлттэй байгаа үед маш олон буруу шийдвэр гаргасан тохиолдлууд бас байж болох талтай гэсэн. Тэр нь яаж яах вэ гэхээр бид асуудлаа шийдээл болох ёстой байсан юмыг асуудлыг бид нэр заримдаа яадаг вэ гэхээр бүр салж шийддэг. Тэр асуудал энд байгаа асуудлыг шийдэхгүйгээр өөрөөр шийдээд байгаа байхгүй. Юу гэж гомдсноосоо болоод тэрний сүлдээ үзий ядалт болоо сүлдээ за салсан л дээр. Тэгсэн чинь жинхнээсээ энэ гомдлол тайлах хэрэгтэй байсан байгаа байхгүй. Асуудалтай биднээс нүр тулахаас үргэлж яадаг. Үргэлж цугтдаг. Энэ асуудлууд сэтгэлийн эмгэгээр илэрч болно. Одоо сэтгцийн эмгэгээр нөгөө утга нь тий. Нөгөө утга нь биеийн эмгэгээр илэрч болно. Бүр хоёр бүлгээр илэрч болно. Жишээ нь миний сэтгэлийн гэмтэл хүүхэд байхад авсан сэтгэлийн гэмтэл эсвэл миний траума тий одоо тий психотраума гэж нэрлэгддэг. Аль эсвэл тэр төрсний дараах хямралуудыг ингээд архигшуулаад үлдээсэн ч байдаг юм уу тий байх юм бол тэр нь сэтгэлийн шинж тэмдгүүдээр илэрч болно. За тэр нь бидний хэлдгээр юу гэдгийг сэтгэл хөдлөлийн шинжээр илэрч болж байгаа.
Сэтгэл гутраад байна уу, гунаад байна уу, те их ууртаа уцаартай болоод байна уу, бухимдуу болоод байна уу, стресстэй болоод байна уу, нөлөөлөлт амархан өртөмхий болоод байна уу, хит их эмзэг болоод байна уу, хитрүүлж үнэлдэг болоод байна уу, зарим нэг нь амархан юм мартдаг болоод байна уу, анхаарал төвлөрөх чадвар сулраад байна уу гэдгийм үү те. Маш олон ийм сэтгэлийн буюу сэтгцийн шинж тэмдгүүдээр илэрч болж байгаа. Бүлэг. За бид нар энийг нь болохоор ихэвчлэн зан гаран шинтай юм уу? Эсвэл тухайн хүний хэв шинжтэй холбож тайлбарлаад байдаг. Тэгтэл энэ нь буруу байж болно. Тэр хүн өвдсөн байгаа. Тэгэхээр бид нар болохоор юу гэж хэлээд байна? Хин ууртай. Наач угаас ааштай. Тэгсэн чи тэр зүгээр сэтгэлийн өвдөлт нь архаг яваад л тэр хүн тэр өвдөлт нь илэрлэн яаж ийнэ гэхээр ааштай ууртайгаар илрээд байх боломжтой болчихж байгаа. Зүгээр тэр хүнийг өвчнийн тэр сэтгэл гэдэг эрхтнийг эмчлэхэд энэ ааш нь алга болж болох талтай байхгүй. Би жишээ нь ингээл да. Намайг хин нэгэн хүн гомдоосон гэж бодъё. Миний араар тавиад намайг гомдоодсон, би сэтгэлээр унсан маш их траума буюу хүчтэй цохилт авсан гэж бодъё. Тэгвэл энэ миний ухамсарт байгаад хахаар аюултай буюу надад байнга түгшүүр үүсгэж байна зөв. Харах болгондоо зөв дургу хоёр мань зэрэг хүрээд бүр үзэн ядаад байна шүү дээ. Тэгэхээр тарих яадаг вэ гэхээр автоматар энийг нуун далдалдаг. Тэр нь хаашаага нуудаг вэ гэхээр ширээн дор юм уу? Эсвэл энэ сандлан дор буюу энийг бид нэр сандлан дор нүдэнд харагдахгүй байгаа ингээд тэгсэн мөртөө хадгалагддаг хэсгийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр үл ухамсарлах бай эсвэл unconscious mind-д хадгалж байна гэж нэрлэдэг. Гэтэ харагдахгүй болохоор бид нэр төвшөр багс чинь, айдас багс чинь, стресс багс чинь. Тэгэхээр бид нар гэж бэл энийг арга хэмжээ гэж боддог. Харамсалтай нь энерги хизээч алга болдоггүй гэдэгтэй адилхан. Стрессийг тайлахгүй л бол тэр заавал хоримтлагддаг зүйл юм байна л гэсэн үг. Тэр хүн иннээсээ болоод маш их ууртай, бухимдалтай, эсвэл юу гэдгийг агресс болцсон, эсвэл юу гэдгийг те иннээсээ сэтгэлийн өвдөлтөөсөө болоод өөр гуравдагчаар өөр одоо юу гэдгийг асуудалд орж болно. Тэгвэл ямар асуудалд орж болох вэ гэхээр ямар нэг юмд аддикт буюу хамааралд орж болж байгаа. За 1970 80-ад оны одоо бид нар бол нийгмээр стресстэй байсны шалтгаан илэрлэн юу байсан бэ гэхээр 90-ад он тэр чигээр одоо архитект бий боллоо шүү дээ, тий. Хурууга хөтөг хумсаа мэрдэг хүнийг зүгээр л угаасаа тэгж байгаа зүгээр болчихдог. Одоо ч стил насан туршдаа хумсаа мэрсээр л байгаа хүмүүс байгаад байгаа. Бид нар угаасаа стрессийн эмгэгэр сэтгэлийн шалгуур тэмгэгэр өвдөх ёстой. Юм шиг бүр хүлээгээд авсан баг. Энд чинь хэв үзэгдэл биш шээ. Энэ тэр хүнд, тэр хүүхдэд эсвэл тэр одоо юу гэдгийг эмэгтэйд ямар нэг асуудал байна. Ямар нэг сэтгэлийн өвчин байгаа юм шүү. Сэтгэл нь өвдсөн байгаа юм шүү. Сэтгэл нь шалцсан, тэр нь шархалцсан, тэр сэтгэл нь хугарцсан байж болно шүү. Бид нар нэг ярьдаг чинь ухамсартай хүн байж наад нэг тийм өрөөтэй тоглоомоос гарчаач гэж яриад байгаа тийм. Гэхдээ наад дахиад болчих л тоо. Тэр хүн болж чадахгүй байна. Шалтгааны юу гэсэн үг бол тэр лөө анхны оруулсан шалтгаан сэтгэлийн өвдөлт, сэтгэлийн өвчин байна. За 3 дахь бүлэг бас эмгэгүүд нь яаж яах вэ гэхээр хамгийн элбэг тохиолддог 3 дахь бүлэг бас эмгэгүүд юу орж ийнэ гэхээр энэ сэтгэлийн өвчин чинь биеийн шинжээр илэрч болно. Хүний бие махбод сэтгэл буюу сэтгэц хоёр хоорондоо нэгт холбоотой юм байна. Стрессцэн үед буюу эсвэл түрүүний хэлдэг шиг сэтгэлийн өвчин, сэтгэл гутралд орсон ч байдаг юм уу, эсвэл сэтгэл төгшөх эмгэгтэй байгаа үед бие өвдөж болдог бас. Жишээ нь зүрх дэлсэж болно. Хим алдаж болно. Зүрхний хим алдаж болно. Артерийн даралт ихсэж эсвэл унж болно. Амьсгал давчдах, бачуурах, байд суух газраа олж ядаж магадгүй. Жишээд би маш хүнд ийм гинтийн асуудал тохиолдсны дараа би магадгүй сохорч болно. Би дүлий болж болно. Дарахын өвчин гэж яриад байдаг. Зүрхний ишимээ, зүрхний инфаркт өгдөг гэж ярьдаг тийм. Дарахын өвчин гэж яриад байгаа. Үгүй цаанах жинхэнэ шалтгаан стресс байхгүй. Архаг стресстэй хүн чинь зүрхний тэр судаснууд чинь нарийсах хандлагатай. Тэр нь сэтгэлийн шалтгаантай байгаа зү. Буюу өөрөөр хэлбэл энэ чинь яаж юм сэтгэл нь тэр нэг стресстэй байсаар байгаа тэр хүн ямар эрсдэлд очиж гэнэ вэ гэхээр зүрх нь ирээдүйд инфаркт болж магадгүй шүү. Эсвэл тархинд нь цус харавч магадгүй. Нэр юу болчих вэ гэж хайж байгаа за аневризм байж тэ. Эсвэл ингэж гинти юм тохиолоо. Бид нар тэрнээс өрсөн зэрэглэх боломж байсан ш. Магадгүй тэрний үгс үг гэхээр архаг стрессийг шийдсэн бол тэр хүн сарахгүй гэж магадгүй. Тэгтэл архаг стрессийг шийдсэн бол тэр хүн ходоодны шарахтаа болохгүй байсан баг. Яг тэгвэл стрессийн гормон кортизол байнга бид ялгарч байгаа үед ходоодны шүүрэл маш их ялгар. Тэр шүүрэл зөвхөн хоол орсон үед л тэр ходоодны хүчил ялгарх ёстой ш.
Тэгс чи хов хоосон үед байн хүчил ялгараад хахаар тэнд юу үүсэх вэ? Шарах үүснэ. Шарахтаа удаан хугацаанд цааш яваад байвал магадгүй хавдар болох магадлал өндөр. Утганы юу гэж яах вэ гэхээр сэтгэлийн эмгэг, энэ сэтгцийн эмгэг, энэ сэтгэл зүйн асуудал, энэ сэтгэл гэдэг эргэтэн чинь энэ бие даасан эргэтэн байна. Тэгэхээр биетэйгээ шууд хамааралтай юм байна. Энэ өвдөнгүүд хүний бие өвдөж болох юм байна гэдэг. Тэгээ бид нар бие дээр л анхаарал хандуулад байгаа шүү дээ. Шалтгаан дээр анхаарал хандуулахгүй юм уу? Шалтгааны эсрэг арга хэмжээ авахгүй юм уу? Тарих өөрөө тодорхойгүй байдалд маш дургүй эргэдэг. Өөрөөр хэлбэл тархинд асуултын тэмдэг тавьчих. Асуултын тэмдэг ихтэй хүн маш их стресстэй байна. Тэгэхээр нэгдүгээр яах вэ гэхээр тэр асуултын тэмдэгэнд хариулт олох нь өөрөө эмчилгээний нэг хэсэг. Ковидын үед бид нар яагаад бүгд стрессцэн, бүгд хэцүү байсан гэхээр тодорхойгүй байдал үүссэн шүү дээ. Юу гэсэн үг вэ? Ирээдүй тодорхойгүй байсан те. Би хинж өгч магадгүй юм шиг байдалтай байсан те. Би ч өгч магадгүй, миний хайртай хүмүүс ч өгч магадгүй, ер нь юу болох гээд байгааг мэддэггүй, миний магадгүй цуглуулсан те аюу гэдгийг байр машин юу гэдгийг те ямар ч үн цэнгүй юм шиг юм сонирн байдалд орцсон. Яг тэгвэл тодорхойгүй байдал хүнийг маш хүчтэй стрессдүүлдэг. Тэгвэл тодорхой байдал нь өөрөө эмчилгээний нэг хэсэг. Яагаад энэ контентууд хийгдээд байгаа шалтгаан тодорхой байдлыг нэгдүгээр төсөх гэж байгаа. Хоёрдугаар стрессцэн болон сэтгэл зүйн зөвлөгөө авах боломж нэгдүгээр хязгаарлагдсан, хоёрдугаар тийм шаардлага заримдаа байхгүй. Тэгвэл бид нэр суур стрессийг зохицуулж болно. Өөрсдөө хянж, өөрсдөө зохицуулж, өөрсдөө энэ дасгалуудыг хийдэг, өөртөө тохирсон тэр дасгалуудыг олж аваад тэр эмчилгээг эсвэл тэрний урьдчилан сэргийлэх суур арга хэмжээг авна. Яагаад гадны олон бизнесмэнүүд юу хийдэг вэ гэхээр өдөржин ямар нэгэн байдлаар ингээ ажиллаа хийж байгаа тэр офисын ажилтнуудтай ажиллаа хийж байгаад оройдоо заавал ямар нэгэн аргаар хөлс гаргах дасгал хийж байгаа. Тэр гүйдэх юм уу? Тэ? Аль эсвэл одоо юу гэдгийг тэр жим дээр очдөг юм уу? Тэр бассейн дээр явдаг юм мэдгүй ямар нэгэн байдлаар нэг хөлсөө гаргах дасгал хийдэг байна л да. Тэр нэг өдөрт тодорхой хэмжээгээр хоримтлагдсан тэр стрессийн тодорхой юмнууд нь гадагшилдаг буюу тэр одоо юу гэдгийг те хоримтлагдсан юмнууд гадагшлах хамгийн сайн аргуудын тонд хөлс юм биш. Миний дуртай юмнаас л эхэлнэ. Боломжтой. Одоо сүүлийн бид нар ч зүгээр уулан далгах, хүчил төрөгчийг амьсгалах, өөрөө стресс өрсөн сэргийлэх хамгийн сайн аргуудын тонд ороод байгаа. Хов бацах яагаад гоё? Яг тэгвэл хов бацах үед эмэгтэйчүүдэд окситоцин гэдэг гормон ялгардаг байхгүй. Эмэгтэйчүүдийн стресс тайл харах нь окситоциноо ялгаруулах байхгүй. Тэр нь заавал хов бацахтаа биш, заримдаа зүгээр л ярих. Зүгээр хүн өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх гэж хэрэгцээ байдаг шүү дээ. Тэр хэрэгцээгээ ингээд олон дахин ярих нь стрессийг тайлах аргуудын нэг хэлбэр болчихж байгаа. Ирчүүд яадаг вэ гэхэл энийг өсгөхдөө буйдан дээрээ суугаад өөрийнхөө агуу руу ороод чимээгүй болоод дугаараад юм байна. Тэр нь яаж нөхлөө тэр хүмүүсийн бас стресс тайлах аргуудын тоонд орж байгаа. Төвлөрч дув дугаа чимээгүй орчинд дугаал байхыг хүсэж байгаа. Тэгэхээр их ярих нь тэднэрт заримдаа нэг юм тохиромжтой биш байдаг жишээ. Хүүсийн хувьд ч гэсэн бас энэ ялгаатай байх гэдэг шүү дээ. Тэгэнгүүт нь эмэгтэйчүүд эрчүүдээс заримдаа нэгтгэх шүү дээ те. Чи надтай ярьсангүй. Чи намайг ойлгосонгүй. Тэгвэл эрэгтэй хүүсийн хувьд угаасаа ялгаатай одоо юу гэдгийг те стресс тайлах аргатай байна шүү дээ. Бүр хэрэгцээ нь ярих хэрэгцээ нь хүртэл өөр байна. Чинь өдөрт эрэгтэй хүн 4,000 үгээр ярих хэрэгцээтэй байдаг байхгүй. Тэгтэл эмэгтэй хүн өдөрт 8,000 үгээр ярих хэрэгцээтэй байгаа. Тэгтэл тэр эрчүүд чинь тэр 4,000 үгээр ярих хэрэгцээг айл хизээ ажил дээр гаргаад дууссан. Одоо яаж ийм вэхээр тайван амгалан чив чимээгүй баймаар санагдаад гэртээ ирсэн чинь гэрт нь эхнэр нь яг ингээд нэг 8,000 үгээр ярих хэрэгцээтэй ингээд хүлээж ивэл амар хэцүү болчихж байгаа. Тэгэхээр тэрийг нөхрөөсөө нөхөх нь өөрөө зохимжтой зүйл мөн үү гэвэл өөрөө зохимжтой зүйл биш болчихсон. Саяны хэлдэг шиг уураа яаж өдөрдөх вэ гэж яриад байдаг тийм. Энэ бүр 3 дахь шатлын асуудал шүү дээ. Нэг давхрын асуудлаа эхлээ шийд. Дараа нь 2 давхраа шийд, дараа нь 3 давхраа шийддэг юм. Тэгвэл биднэрт ингээд тохиолдоод байгаа энэ сөрөг мэдрэмжүүдийг яаж зохицуулах, яаж удирдах, яаж уураа удирдах юм, яаж сэтгэл готролтой үедээ буруу шийдвэр гаргахгүй байх ёстой юм, яаж те төвшөртэй үедээ юу гэдгийг гинтийн шийдвэр гаргахгүй байх ёстой юм бэ гэдгийг эхлээд ойлгохын тулд эхлээд бид нар мэдрэмжээ таньж мэдэх гэдэг юм руу орох. Мэдрэмжээ таньж мэдээ тэрийгэ хүлээн зөвшөөрөөд ойлгоод бүрэн хүлээн зөвшөөрсөн хүн чинь за би угаасаа тийм байна. Хүлээн зөвшөөрөх гэдэг шүү дээ. Тэгжээж сая яадаг вэ гэхээр энэний
зөв арга хэмжээнүүд нь гаргана. Өөрөөр хэлбэл би уурлаад байгаагаа мэддэггүй шүү дээ, тий. Би уурлаагүй юм гэдэг байгаа шүү дээ. Чи уурлаад мэдгүй өнгөн л өөр байгаа ч тий. Зүгээр л магадгүй зүгээр тоон нь өөр. Гэтэл бид нар уурлж байгаагаа мэдэхгүй эсвэл түрүүний би түгшээд байгаагаа мэдэхгүй. Бид нар бие биенд өөртөө үнэн байх тийм шудраг нийгмийг бүтээх амар жол байх нь ба шүү дээ. Өөртөө ядахтаа үнэн байх нийгмийг бүтээх хэрэгтэй байгаа. Яагаад гэвэл бид нар яг үнэндээ өөрсдийгөө яах гээд байгаагаа эсвэл юу мэдрээд байгаагаа ерөөсөө мэддэггүй. Би яагаад байгаагаа таньж мэдэх гэдэг чинь өөрөө тодорхой байдал үүсгэн гэдэг чинь гарц харагдана гэсэн. Тэгээд тэр мэдрэмжийг ойлгодог, таньж мэддэг бол за би уурлаад байгаа юм байна. За би гомдоод байгаа юм байна. За би шаналаад байгаа юм байна, тий. Би ингэ мэдрэмжүүд зөндөө байгаа шүү дээ. Би зүгээр тониад байгаа юм байна. Энийг таньж мэдчихвэл хүмүүс зөв арга хэмжээ буюу дараа нь тэрийг удирдах эсвэл зөв арга хэмжээ авах боломжтой болчихно. Тэгэхээр бид нар яаж яах вэ гэхээр мэдрэмжээ таньж мэдэх гэдэг дасгалыг өдөр бүр тасралтгүй хийж сурах. Тэгжээж бид нар хабит болгоно. Сэтгэл засалч, лектор, судлаач, инх төвшин. 16 дахь жилдээ сэтгэл засалч, лектор, судлаачаар ажиллаж байгаа тэрээр өнөөдрийн байдлаар давхарсан доогоор 70,000 хүн үзэж нийт 25,000 цагийн сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээ, 1000 гаруй лекц сургалт хийж 1000 орчим мэдээлэл, сургалт сурталчилгааг бэлтгэн нэвтрүүлсэн билээ. Энэ контентуудын эцэст хүмүүст юу сурах гэдэг нь вэ гэхээр бид нар ямар нэгэн стресс тайлах аргатай болох. Ямар нэгэн өдөр тутам хийдэг хабиттай болох гэж. 10 дасгал зааж өгөхөд ядахтаа нэг нь тэр хүн тохирох ёстой. Тэр утгаараа маш олон төрлийн дасгалуудыг бас санал болгож байгаа. Дасгал ажлуудыг өөртөө хабит одоо туршилтуултал ингээд авч яваасаа гэж хүсэж байгаа. Сайн байна уу? Тайван Улаанбаатарын сэтгэл заслын дасгалдаа бэлэн үү? Сая сонсон зүйлээ эргэцүүлэхийн тулд сэтгэл санаагаа төвлөрүүлэх амьсгалын дасгалыг хамтдаа эзгээе. Ингэхдээ нүдээ аниад хамраараа гүнзгий амьсгаа аваад амьсгалаа бариад амаараа амьсгалаа гаргах хэрэгтэй. За одоо хамтдаа амьсгалцгаая. Нүдэн ансан хэвээрээ байгаарай. Би одоо танаас асуулт асууна. Харин та хариугаа бодоход л болно. Яг одоо таны сэтгэлийг хамгийн их зовоож байгаа асуудал юу вэ? Энэ асуудлыг та шийдэж чадах уу? Тэгвэл яаж? Өнгөрсөнд эсвэл ирээдүйн асуудалд одоо та зовоод байгаа бол та юу хийж чадах вэ? Одоо та нүдэ нэгээрээ хүмүүс бид тухтай бодож амждаггүй. Үнэн дээр та өөрийгөө хамгийн сайн мэднэ. Бас хариултаач гэсэн. Асуудал сэтгэл зовоож эхэлбэл
шийдэж чадах хэсгээ тунгааж бодоорой. Ганцаараа бодоход хэцүү байвал мэрэгжлийн сэтгэл засалж эмчэд хандах 18 тэгтиг 2000 гэсэн дугаараас тусламж аваарай. Сэтгэл бол эрхтэн.